Одоогоос 40 жилийн өмнө 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг байсан Улаанбурхан өвчнийг дэлхийн нийтээрээ устгах, улаанууд өвчнийг эрс бууруулах зорилго тавин ажиллаж байна. Манай улс 1977 оноос хойш Улаанбурханы эсрэг вакцинаар дархлаажуулснаар өвчлөл эндэгдэл эрс буурсан боловч дэлхийн бусад улс орн түүний дотор Оросын холбооны болон хятад улсуудад өвчлөл бүртгэгдсээр байна. Ихэвчлэн бага насны хүүхдүүд улаанууд өвчнөр өвддөг ба жирэмсэн эмэгтэйчүүд уг өвчний халдвар алсан тохиолдолд ургийн хэвийн хөгжилд нөлөөж болзошгүй юм. Улсын хэмжээнд энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногоор Сэлэнг, Өмнөгов аймаг, Нийслэлийн Баянгол, Багнур дүүргийн 3-аас 10 нас, бусад аймаг дүүргийн 3-аас 14 настай хүүхдүүдийг улаануудын эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулах ажлыг 2012 оны 10 дугаар сарын 8-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулна.